Нийслэлийн засаг даргаас дэвшүүлсэн нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд гэрэлтэй хот аян гээд хэрэгжиж явж байна. За энэ аяны хэрэгжилтийг бол Улаанбаатар хотын захирчийн ажлын алба, харьяа энэ гэрэлтүүлэг чимэглэлийн компаниуд хамтран ингэ зохион байгуулж байгаа. Тэгээ өнөөдөр бол бид нар бас Улаанбаатар хот маань 1.5 сая хүн оршин сууж байгаа юм том хот болсон. Хотынхоо төвийг бас гол чухал байгууллагуудаа, хотын соёлыг илэрхийлж байгаа байгууллагуудаа гадна хасаад энэ гэрэлтүүлж байгаа. Эхний одоо Монгол Улсын их сургуулийн 1-р байр, драмын театр, боловсролын их сургууль, төв шуудан гээд эхний байруудын гэрэлтүүлэх ажил ингээд өнөөдөр ингээд гэрлээ хасааж байна. Цаашдаа бид нар бол энэ бусад одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн салбар байна. Тэгээ бусад байруудаа бол ингээд гадна хасаад ингэж гэрэлтүүлэх юм байна. Тэгээ энэ гэрэлтэй хот аян маань өөрөө бас зөвхөн энэ гадна хасаадаас гадна Улаанбаатарын гудам зам талбайн гэрэлтүүлгүүдээс эрс сайжруулах юм зорилт тавьсан байгаа. За мөн дараагийн арга хэмжээ бол бид нар гэр хорооллын бүсийг гэрэлтүүлэх, сэргээх төрчмчний их усрын ажилтдаг юм гэрэлтүүлгээр хангах ийм ажил зохион байгуулж байгаа. Тэгэд үр дүнд бол Улаанбаатар хотын маань гэрэлтүүлгийн асуудал бүрэн шийдэгдсэн, эрүүл аюулгүй орчин, иргэдийн амьдрах орчин нөхцөл хангагдсан ийм болох юм аа. Тэгээд бид бол энэ арга хэмжээнд бас Улаанбаатарчуудыгаа, нийслэлчүүдийг, хотынхоо иргэдийг идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бас баяртай байгаа. Тэгээд энэ өнөөдөр бас тодорхой үр дүн гараа явж байна. Тэгээд энэ хотын дараагаас төвшүүлсэн зорилт бас энэ жилдээ ингээ багтаа тодорхой төвшөнд өрнө. Эх жил бас үргэлжлээ явах юм байнамаа. Тэгэхээр нийслэлийн засаг даргаас нэг хот нэг стандарт ажлын хүрээнд энэ 11 сарын 1-ээс 12 сарын 1 хүртэлх хугацаанд гэрэлтэй гудамж, гэрэлтэй Улаанбаатар хот гэсэн ийм аян өрнүүлсэн. За энэ аяны хүрээнд манай захирчийн ажлын албанаас нэгдүгээрт бид нэр нийтийн эдмэжлийн гудам зам талбайн нийтэд зориулсан гэрэлтүүлэг, гэрлийн шонг гэрэлтэй олгох. Хоёрдугаарт нь гэр хороолол, орон сууцны хорооллын гудам зам талбайн гэрлийг гэрэлтэй олох ажлын хүрээнд энэ хугацаанд бид нар 1660 гэрэлтүүлгийг засаж 40 гаруй гэрлийн шонг хийж мөн 1200 гаруй метр кабелийг сэргээж ингээ үндсэндээ нийтийн эдэн зам талбайн гудам талбайд гэрэлтүүллээ. За нөгөө нэг ажлын хэлбэр нь бол энэ томоохон байгууллага аж ахуйн нэгжүүдийн гадна талын басаадын гэрэлтүүлгийн гэрлэн чимэглэх ажил байна. За энэ ажлын хүрээнд бид нар өнөөдөр энэ драмын театр, за төв шуудан, Монгол Улсын их сургууль, за Монголын боловсролын их сургуулийн гадна талын басаадыг гэрэлтүүлгийн одоо чимэглэлээр чимлээ. За цаашаа бид нар энэ 12 сарын эхний одоо 15 хоногт соёмтой өшөө, за тусгай тогтнолын хөшөө, за мөн 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, урлан бүтээгдэхүүн, Монгол Улсын их сургууль, за мөн одоо Цэдэн болгоон хөшөө, Чойсон гошин 7-8 төрлийн хөшөө. За нийтдээ 11 томоохон одоо ерөнхий улсролын сургууль, том үйлдвэрлэлийн газруудын гадна талын басаадыг хийхээр төлөвлөсөн. Ингээд төрөвчөөс нь бид хийж байна. За мөн бид нар түүнчлэн 5 засаг даргын захимжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 564 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаа бид нар нийслэлийн төвийн 6 дүүрэг, мөн алслагдсан дүүргүүдийн одоо гудам зам талбайн зайлшгүй гэрэл тавьж, кабель залгаж, гэрлийн шон хийж, толгой шахахтай ажлууд бол хэд эхэлж байна. За ингээ бид 12 сар 1 гэхэд үндсэндээ Улаанбаатар хотын нийтийн эдийн зам талбайн гудамжны гэрэлтүүлгийг 98% хүргэх. За орон сууцны болоод гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг мөн тийм хэмжээнд хүргэх. За томоохон одоо сургууль, үйлчлэгээний төв, үзүүрүүдийн гадна талын басаадуудыг бол нийтдээ 13 барилгын басаадуудыг хийгээд ингээд цаашид эх 19 онд хийхээр төлөвлөсөн нэмэгдэл гэрэлтүүлгийг бий болгох, гэрлийн шон кабелийг шинээр тавих, за айл өрхийн гудам зам талбайнууд нэмэлт гэрлийг ийм тооцоо судалгааг бол хийгээд мөн одоо 2019 оныхоо одоо төсвийн төсөлд өргөн барьчаад байж байна.